Монголчууд нэг үе бодвол гэртээ хооллохоос илүү гадуур хооллохыг эрхэмлэж гадаадын янз янзын ресторануудыг зорих болсон билээ. Гэвч эдгээр ресторанууд ямар чанарын шаардлага хангадгүй гэдгийг иргэдийн гомдол мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалгалтаас харагдаж байгаа юм а. Тэгвэл өнөөдөр эдгээр ресторанууд нэг болох Мама Солонгос ресторан маш ноцтой алдаа гаргасан байна. Энэ ресторан нь бараг л дүүрэг бүр салбартай бөгөөд байсгаа эдэл чанарын шаардлага хангаагүй талаар жигтэлцдэг байсан. Харин энэ удаа бол үйлчлүүлэгчийн амьд жомоор дайлжээ. Өнгөрсөн нэм гарагт гэр бүлээрээ хоол захиалахаар орсон үйлчлүүлэгч хоолоо захиалан идэж байтал удалгүй үйлчлүүлэгчийн хоолнд яг өрн жом гүйж эхэлжээ. Бүр амьд жом гэд бодоход дотор арц хийх нь аргагүй. Үйлчлүүлэгчид тэр дороо эцдүүд нь хэлж галт онгонд нь ортож шалан дээр нь үгсэн жом хэд хэдээрээ байсан талаар хэлж байгаа юм а. Түүгээрч барахгүй ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй булан тохоо бүрэн тоостой. Хэрэгэлсэн савнд хүртэл бохир заван байсан байна. Хоол идэхээр орсон биш ширээн дээгүүр нь амьд жом гүйж байгаа. Хаасайгүй бохир заван энэ орчинд ямар хүн дэсэх аргагүй тодорхой үзье. Тэдигийн уртлын замын эсрэг талд ажиллах Мама ресторанд Солонгос олны газар хоол идээ суужсан их нартайгаа. Тэгээд хоол идээд сууж хат бол ширээн дээгүүр нь бол айгүй 2-3 тийм жом гүйлдэжсэн. Тэгээ эхний удаа бол би яг зүгээр одоо нөгөө их нэртэй хэлэхгүйгээр яг хоол идэж яхад нь элдв янз юм одоо үзүүлж харуулаа яг гэдэг өөрөө бол яг зүгээр шийдэлгүйгээр идээд суужсан. Тэгсэн чинь нөгөө жомнууд нь бол ерөөсөө ингээд ширээн дээгүүр гүйлдээд ерөөсөө удаа дараа ерөөсөө гүйлдээд ямар ч идэх тийм нөхцөл боломж байгаагүй. Гэтэл бодит байдал дээр Мама ресторанныхан энэ хэргийг үл тооц өөгч на жомыг аваад хайчих зэргээр үйлчлүүлэгчид туйлын бүдүүлэг хандчээ. Өмнө нь бас хороололдох Мама рестораны салбар мөн тэд идэх энэхүү салбараар нь жом гарч ирэн үйлчлүүлэгчтэй амьд жомоор дайлж сайлж байсан асуудал мундах билэн ойшоодгүй бололтой. Угаасаа харин уусаа тийм асуудал байгаа гэдэг одоо мэржлийн хэлтийн зэсэг бид нэр ингээд уучраа хэлээд ингээд ойлголцоход өөр газар үйл ажиллагаа явуулж болдог. Энд чинь хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ. Уул нь бол магадгүй асуудал бараг гарддаг байна. Тэгээ өчтөр л харин тийм асуудал гарсан. Тэдний зүгээс аль салбараас нь жом гарч ирж байдаг ч гэсэн мэржлийн хэлтийн байцаагч нарыг аргалаад өнгөрсөөр байгаа сурчсан бололтой. Саяхан хэд хоногийн өмнө бас л амьд жомны асуудлаас болон бохир байлаас нь болж нийслэлийн мэржлийн хэлтийн газрын чиглэлтэй дүүрэгт эхэлцээс албан шаардлага хүргүүлсэн засал авсан асуудал огтхонч байхгүй байгаа юм а. Тухайн энэ хоолны газрын тухай Солонгос хоолны газрын тухайд бол манай дээр сая энэ 10 сард гомдол ирсэн байгаа. За байцаагч бол шалгаж байгаа. Ерөнхийдөө урьдчилсан байдлаар албан шаардлагаар үүрэг даалгавар өгөөд за албан шаардлагаар үүрэг даалгавар өгөөд тэр өгөгдсөн хугацаанд тэр тус газар биелүүлээгүй байх юм бол тэр газарт нь хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах. За үйл ажиллагаагаа төр зогсоох хүртэл арга хэмжээ авах. Үйлчлүүлэгчийн хаан дүрмжлэл зөрчил дутагдал гаргахгүй гэх хууль байхгүй. Тэр гэдэг хамгийн хариуцлага өндөр байх ёстой салбар. Хүний эрүүл мэндтэй шууд холбоотой гэдгийг эрхвш хинч болон гадарлах үзье. Тиймээс жомтой хоргоогоор хуучин барилга учраас энэхүү жом нүүдэлэн орж ирж устгал хийж байгаа гэх зүйлийг мөн хэлсэн. Хэдий тийм байлаач энэ иргэдийн идэж байгаа хоолноос жом гарахыг зөвтгсөн үндэслэл болохгүй лээ. Тус хоолны газрын галтгоонд орж үзсэн иргэний хэлж байгаагаар хүнсний бүтээгдэхүүн нь газраар нэг хөглөрсөн байдалтай. Бохир орчин өгцсөн байна. Хариуцлага алдаж жомтой хоолоор иргэдэд үйлчилж байгаа Мама хоолны газрыг мэржлийн хэлтийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд нь хянаж шалах ёстой. Хэд хэдэн удаа иргэн нэм сурангийн эзэмшлийн энэ ресторан амьд жомоор хачирсан хоолоо монголчуудад зоог болгон бэлэн мөнгөөр арилжсан хөлжсөөр байхад нүдэн балаа жихэн дүлий байсаар ах уу? Бид энэ асуудлын талаар мэржлийн хэлтийн байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа талаар ард түмний төлөөрөө иргэн мэдээлэх болно.